За энэ 5 жилийн үндсэн чиглэл бол Улаанбаатар хотын хувьд бол үнэхээр анхаарах ёстой ийм асуудал бол байна. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн аливаа төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө төсвийн хэрэгжээгүй эсвэл дутуу хэрэгжсэн хамгийн гол шалтгаануудын нэг бол ерөөсөө л санхүүжилт. Тэгвэл энэ үндсэн чиглэлээр сая танилцуулга дээр 39.5 их найдын төсөвтэй гэж орж ирж байна. Энэ 5 жилдээ хуваах юм бол бид нар 1 жилийн 8 их найд. Би яагаад энийг онцлоод байна вэ гэхээр өнөөдөр дэлхий дээр ч тэр Монголд ч тэр тодорхойгүй байдал бол гол асуудал болчиход байна шүү дээ. 2026 онд бид нар тавьсан эдийн засаг тэр өсөлтөндөө хүрч өсөж чадах юм уу? Нүүрсний үн бидний тооцсноор байж чадах юм уу? Дэлхийд дахиад нэг дайн гараад энэ нефтийн үн өсөх юм уу? Алтны үн яах юм? Зэсийн үн яах юм? Энэ бүгд чинь энэ санхүүжилтэн дээр нөлөөлнө. За тэгээд ийм тодорхойгүй байна. Эргээд 26 оноо ч гэсэн бид нар бас маш ойлгомжтой эргээд наривчлалтай харж иж энэ 5 жилээ хийхгүй бол магадгүй маш олон төсөл хөтөлбөр энд орсон төсөл хөтөлбөрүүд маань хэрэгжихгүй. Тэгээд дээрээс нь нэмээд ийм тодорхойгүй үед бид нар ажлын байраа хамгаалах, хувийн хвшлийг дэмжихийн тулд татварыг нэмэх биш. Харин одоо байгаа энэ түвшнээс яаж бууруулах вэ гэдэг дээр зайлшгүй анхаарах ёстой. Тэгжиж бид нар энэ хувийн хвшлээ ажлын байраа авч үлдэнэ. Энэ тодорхойгүй нөхцөлд. Тэгээд салбар бүр дээр одоо энэ төлөвлөгөөнд орсон ингээд төлөвлөгөөг харахад 200-300 юм төсөл хөтөлбөр үйл ажиллагаа байна л да. Тэгээд энийг бид нар бас нэг одоо ажлын хэсэг дээр бол яаралтай ирэмблэх хэрэгтэй. Ажлын хэсэг гаргаад тэр ирэмбэ би зүгээр одоо энэ сууж байгаа төлөөлөгчд, энэ сууж байгаа нийслэлийн төрийн албан хаагчдын зүгт одоо урайлж хэлэхэд 2 зүйлээр л ирэмблэмээр байгаа. Нэгдүгээрт Улаанбаатар хотод энэ төсөл хөтөлбөр хэр их ажлын байр нэмэх юм бэ? Нэгсэндээ хувийн хвшлийг дэмжих замаар л бид нар ажлын байр бий болгоно. Түүнээс нийслэл эсвэл улс энэ ажлын байрыг бий болгодог субъект байгууллага биш. Тэгэхээр ажлын байр энэ төсөл хөтөлбөр дээр хэдээр нэмэгдчихээс нь хамаарат энэ 5 жилийн үндсэн чиглэл дээр яг орохгүй дээр нь эцэслэх ёстой. Хоёрт анхаарах зүйл нь бол иргэдийн бодит цалин. Нэгсэндээ үнийн өсөлтийг хасаад яг гар дээр нь хэдэн төгрөг худалдан авах чадвар нь бий болж байгаа вэ гэдгээр энэ төсөл хөтөлбөр яаж энэ цалин нэмэгдүүлэх юм? Энэ манай ажил хийж байгаа хүн бүрийн бүтээмжийг нэмэх замаар энэ бодит цалин бол нэмэгддэг. Тэгэд энэ бодит цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэх юм бэ? Энийг бас бид нэр харгалзах үзэх ёстой. Тэгжиж энэ төсөл хөтөлбөрөөр ирэмблэмээр байна. Хэрвээ ингэж чадах юм бол магадгүй бага хэмжээний санхүүжилт орж ирсэн ч гэсэн энэ ирэмб дагуу бид нар хамгийн өндөр өгөөчтэй, хамгийн их хувийн хвшлээ дэмжсэн, хамгийн олон ажлын байр бий болгох, эргээд иргэдийнхаа цалин бодитоор өсгөх ийм төсөл хөтөлбөрүүд л бид нар энэ санхүүжилтээ бол оруулж чадна. Ингэж ирэмб дараагаа тогтоож чадахгүй бол магадгүй төсөл хөтөлбөр хэрэгждэг, эргээд иргэдийн цалин өсдөггүй, нэмээд ажлын байр бий болдоггүй ийм асуудал бол үүснэ. Тэгэхээр ийм ирэмб дараагаар бол бид нэр энэ төсөл хөтөлбөрүүдийг энэ төлөвлөгөөгөө бас дахин нэг харж ажиллая. Тийм учраас бас энэ ажлын хэсэгт ороод энэ дээр нь хөв нэмрээ оруулаа явъя гэж бол тийм саналтай байна.